Өнөөдөр үндэсний номын 32 дахь баярын өдрөө. Энэхүү өдрийг тохиолдуулан мөн соёл урлагийн ажилтны 29 дахь өдрийн хүрээнд Дархан аймгийн соёл урлагийн салбараас төрсэн эдүүгээ Дархан хотноо ажиллаж амьдарч буй Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн өвгөн хүүгийн аргачаа сүрэнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу Чингис хааны их шүргийг хүндэтгэн гардуулж албан байгууллага айл өрхийг уриалсан юм а. За дарханчуудаа өнөөдрийн энэ их сайхан хуртай өдрийн мэндийг монголчууд их хилээд дээдлэх номын баярын өдрийн халуун мэндтэй хамт өргөн дэвшүүлье. За ингээд би их баяртай байна. Манай гэр бүлийн хүн хишгээ бас их баяртай байна. Өнөөдөр манай залуучууд Монгол улсын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулаад аймгийн соёлын хэлтсээс ажилтнууд нь соёлын хэлтсийн дарга соёлоо маань за манай сэтгүүлчид бүгдээрээ та нар ирж манай гэрт морилон ирж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгатай их хааныхан иш хөргийг яг ихээр нь надад манайд хардууллаа. Би бол бүр нэг иш хөргөө өөрөө нэг зураачдын холбооны гишүүн болохоор за яаж хийж байгааг нэг хурдхан дараахан өөрөө чамайг оролцож орж байгаад гэртээ зааландаа гэж бодож исэн чинь ингээд төр албасаар орон нутгийн төр маань ингээд надад иш хөрөг гардуулчлаа. Үүндэл их баяртай байна. Сэтгүүлч өвгөн хүүгийн аргачаа сурна нь Өвмөнгов аймгийн Далан Задгад хотын 10 жилийн дунд сургууль төгсөж 1968 онд Найрамдлын Дархан хотод илгээлтээр ирж шинэ хотыг бүтээж босголцсон анхдагчдын нэг юм а. Сэтгүүлчийн замналаа 1972 оноос эх орны манан сонины хилчин сурвалжлагчаар алба хааж ирснээс хойш хагас 100 жил үзэг цаастаа нөхөрсөөр яваа Ахмад сэтгүүлчдийн нэг үлээ. Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт бие даасан АЖБ телевизийг 1995 онд үүсгэн байгуулж Монголын нууц товчоо түүхэн сонсдог цуврал номыг бүтээсэн. Тэрвэр мөн Пикассо ирлээ 2012 онд Өчигдрийг хайрал 2015 он сонгодог уран зураг номыг 2019 онд байгаль дэлхийг хамгаалах сэдвтэ уутан хазарт туужийн номоо 2022 онд олон нийт түмний хүртээл болгож байсан юм а. Нийтлэл эсээ сурвалжлагын эмхэтгэлийг нь Монголын шилдэг нийтлэл цувралын 91-р бот болгон 2020 онд хэвлүүлжээ. Сэтгүүлч аргачаас сүрнэн Дархан хотын зураач урчуудын холбооны гишүүн уран бүтээлийн хос хүлэгтэй хүн билээ. Ийхүү хийж бүтээсэн бүхнийг нь төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн зарилгаар Дархан хот байгуулагдсны 50 жилийн ойгоор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртээж байсан юм байна. Хөрвүүлсэн юм тийм. Хөрвүүлсэн юм тийм байна. Бүгдийн хөрвүүлсэн. Бүгд монголчуудаар арга болов.